Бүгд найрамдах харцсан Солонгос ард улсын зэвсэг хүчин далгачид пуужингийн туршилтыг хийжээ. Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын зурвас руу товтлох тушаал өгсөн байна. Америк нэгдсэн улсын харт тамхины тээврийн эсрэг ажиллагааны улмаас амиа алдагсдын тоо 57-д хүрсэн байна. Nvidia компани зах зээлийн үнэлгээ 4.9 их найд $10 орчимд хэлбэлцэж байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр та бүхэнд шоу төрж байна. Бид хэд дахин болж байгаа онцлог үйл явдлуудаас AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар хүргэж байгаа. Өмнөд Солонгос улс Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг бүгд найрамдах Солонгос улс буюу Өмнөд Солонгос улсад айлчлахаас хэдхэн цагийн өмнө далгачид пуужингийн туршилтыг хийсэн байна. Тус улсын төв мэдээний агентлагийн мэдээлж байгаагаар мягмар гарагт буюу өнөөдөр шар тэнгист хийгдсэн энэхүү туршилтын үеэр пуужингууд 2 цаг гаруй нисэж байгаа оновчтой онсон гэж мэдээлсэн байна. Туршилтыг Өмнөд Солонгос улсын цэргийн дээд командлагч Пак Жончон удирдсан бөгөөд тэрээр тус улсын цөмийн хүчийг бэхжүүлэх үйл явцад чухал амжилтууд гарлаа гэж тодорхойлсон байна. Түүний хэлснээр энэхүү туршилт нь стратегийн довтлогооны найдвартай байдлыг шалгах, дайснуудад хүч чадлаа харуулах зорилготой байсан гэж байна. Өмнөд Солонгос улсын зэвсэг хүчний штабын дарга нар өнгөрсөн 5 гарагт мэдээлэхдээ тус улсын айрам Өмнөд Солонгос улсын пуужингийг хөөрөх бэлтгэлийг урьдчилан илрүүлсэн байсан. Пуужингууд мягмар гарагийн 15 цагт улсын баруун хойд орчмоос хөөрсөн гэж байна. Өмнөд Солонгос улс болон Америк улсын зэвсэг хүчнүүд хамтарсан дүн шинжилгээ хийж Хойд Солонгосын ямар ч өдөөн хатгалахад давмгай хариу үзүүлэх бүрэн чадвартай хамгаалтын бэлэн байдалтай байгаа гэдгээ мэдээлсэн байна. Энэ нуруу өнгөрсөн 7 хоногт хийгдсэн шинэ Хидаван пуужингийн туршилтын дараах туршилт байгаа. Лог системийг Пиньянг цөмийн сөргөлдөөний сэргийлэлтэд улам бэхжүүлэх зорилготой гэж тодорхойлсон байна. Зарим хамгийн сүүлийн энэхүү туршилт нь Дональд Трамп болон Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung нарын уулзалт болохоос хэдхэн цагийн өмнө Өмнөд Солонгос улсын Кёнжо хотод болох Аз номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт эхлэхдээ зэрэгцэн болсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Дональд Трамп Солонгост байх хугацаанд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Харин Ким Жон Уны тухайд Америк улс цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор татгалзсан байр суурь хойш асан тохиолдолд хэлэлцээ хийхэд бэлэн байх болно гэсэн байр суурьтай байна. 2019 онд Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд болсон цөмийн асуудал харах хэлэлцээ нуран унснаас хойш Өмнөд Солонгос улс Америк болон Өмнөд Солонгос улстай ямар нэгэн яриа хэлэлцээнд оролцохоос эрс татгалзаар ирсэн. Харин Дональд Трамп өмнө нь Японд айлчлах үеэрээ Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн гэр бүлийнхэнтэй уулзаж Америк нэгдсэн улс та бүхэнтэй өргөлж хамтах болно гэж хэлсэн байсан. Энэ хэргийн тухайд Хойд Солонгос улс 2002 онд 13 Япон иргэнийг хулгайлан авч Япон хэл соёл сургах тагнуулын сургалтанд ашигласнаа хүлээн зөвшөөрсөн байна. Дараагийн онцлог мэдээ. Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнөөдөр Газын зурвас руу Хамас бүлэглэлийн байршлуудад цохилт өгөхийг зэвсэг хүчиндээ тушаасан байна. Израилийн засгийн газар энэхүү товтлогоог дахин эхлүүлснээр тайлбарлахдаа Хамас бүлэглэлийг гал зогсоох тохиролцоог зөрчиж, үүн дээр нэмээд Израилийн цэргүүд рүү гал нээсэн мөн барьцаалагдсан хүмүүсийн зохицыг буцааж өгөхөөс татгалзсан хойш суусан гэж буруутгаж байгаа юм. Мөн энэ талаар Америк нэгдсэн улсад урьдчилан мэдээлсэн байсан гэж байна. Харин Хамас бүлэглэлийн зүгээс Израилийн гаргасан буруутгалыг няцааж өөрсдөө гал зогсоох хэлэлцээр тууштай байгаа гэдгээ дахин хэллээ. Тодорхойлох юм бол мэдээллийг харуул. Бид хохирогчдын шарилыг эргэн хайх ажлыг шударгаар шуурхай хийж байгаа гэж мэдээлэлдээ дурдсан байгаа юм. Харин эсрэгээр Израиль улс хэлэлцээрийг зөрчиж байна гэж буруутгасан байна. Энэ сарын ихэр гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш аль тал их тайвныг хадгалах хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн ч энэ мэтчлэн үе хурцтмал байдлууд үүсэх болоод байна. Өнгөрсөн 7 хоногт Израиль улс 2 цэрэг нь Хамас бүлэглэлийн хадгалагад амь үргэцсэн гэж үзэн Газад хэд хэдэн байршил агаарын цохилт өгсөн. Гэхдээ дараа нь хоёр тал хоёулаа хэлэлцээр хүчинтэй хിവэрэ байгаа гэдгийг мэдээлж байсан юм. Гэхдээ энэ удаад нөхцөл байдал яаж эргэх нь тодорхойгүй байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance өнөөдөр Конгрессийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ
Гац зогсоох хилэлцээр хүчинтэй хിവэрэ байгаа. Хэдийгээр зарим жижиг мөргөлдөөнүүд эмэтчлэн гарч байгаа боловч хилэлцээрийг бүрэн нураах хэмжээнд бишээ гэж мэдээлсэн байна. Наман Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Израиль улс нь өөрсдөө халдварт өртөж байна, аюулгүй байдал нь алдагдаж байна гэж үзэх юм бол эсрэг цохилт өгөх эрхтэй гэж хэлсэн байна. Тамиур гарагийн өглөө Израилийн цэргийнхэн дроноор авсан бичлэгийг олон нийтэд нийтэлсэн. Энэхүү бичлэгт нь Хамас бүлэглэлийн гишүүд нэгэн үний шарилыг хуурамчаар буулж дараа нь ухаж гаргаж байгаа мэт тэмдгэрсэл харагдсан байна. Таман удалгүй улаан загалмайн 3 төлөөлөгч ирж уг уутыг шалгаж байгаа байдал бичлэгт багтсан байна. The New York Times-ийн мэдээлснээр энэ бичлэг Газа хотын Дуфах дүүрэгт хийгдсэн гэгдэж байгаа юм байна. Нутгийн гэрэл зурагчин мөн тухайн өдөр улаан загалмайн төлөөлөгчд газар ухаж байгаа экскаваторын дэргэд байсныг баталсан байна. Улаан загалмайгаас мэдээлэл гаргаж манай ажилтнууд уг газарт очих үедээ тэнд урьдчилан шарил байрлуулсан нуусан байсныг мэдээгүй. Бид зөвхөн шарил гаргаж байгаа үйл явцыг ажигласан гэж тайлбар өгсөн байна. Израилийн зэвсэг хүчний зүгээс энэхүү бичлэг нь Хамас бүлэглэлийн зүгээс шарилуудыг буцаах ажил хийгдэж байгаа мэтээр хуурамч сэтгэгдэл төрүүлэх ордлого болохыг харуулж байна гэж үзэж байгаа. Наман ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хэвлэлийн төлөөлөгч Шош Бодресийн бичлэгт гарсан шарилын уут нь 27 настай Офир гэх иргэний зохицос байсан. Тэрээр барьцаанд байхдаа ам үргэцэн гэж мэдээлсэн байгаа юм. Америк нэгдсэн улсын Батлан хамгаалах яам Номхон далайн усанд хууль бусаар хар тамхи тээвэрлэж байсан гэж сэжиглэгдсэн 3 хөлөг онгоц руу агаараас цохилт өгсөн гэдгээ зарлаа. Энэхүү цэргийн ажиллагааны үеэр нийтдээ 14 хүн ам өргөдөж, хөлөг дээрээс ердөө 1 л хүн амьд үлдсэн байна. Ингэснээр Америкийн хар тамхины урсгалын эсрэг хийж байгаа цэргийн ажиллагааны кампанит ажлын хохирогчдын тоо нийтдээ 57 хүрээд байгаа юм. Америкийн Батлан хамгаалах яамны сайд Пит Хексет өнөө өглөө X олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийж эдгээр дайралтыг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ гэж тодорхойлсон байгаа юм. Намун тэрээр Америк нэгдсэн улсын Батлан хамгаалах яам 20 гаруй жилийн турш бусад орны энх тайвныг хамгаалж ирсэн, харин одоо бид өөрсдийнхөө газар нутгийг хамгаалж байна гэж тайлбар өгсөн байна. Гэвч хүний эрхийн байгууллагууд болон олон улсын ажиглагчид, хуульчид энэхүү ажиллагааг шүүхийн эсрэг шийдвэргүй цаазан ял олон улсын хуулийг зөрчсөн үйлдэлээ гэж буруу шааж байна. Пит Хексетийн мэдээлэлд цааш дурдсанаар 3 агаараас цохилт өгсөн энэхүү ажиллагаа нь энэ 7 хоногийн даваа гарагт болсон байна. Түүнчлэн түүнтэй хамт нийтлэгдсэн бичлэгт нэг пуужин зэрэгцээ зогсож байсан 2 хөлөг рүү тусаж хүчтэй дэлбэрэлт болж байгаа нь харагдаж байгаа юм. Эхний дайралтанд 8 хүн сууж явсан 2 зав устсан бол 2 дахь цохилтонд 4 хүнтэй жижиг завыг 3 дахь нь 3 хүнтэй өөр нэг хөлгийг онилсан байна. Мексикийн талаас аврах ажиллагааг удирдах байгаа гэдгийг мэдээлж байгаа. Одоогоор нас барсан хүмүүсийн нэрсийг ил тод зарлаагүй. Тэд хар тамхи тээвэрлэж байсан гэх нотлохоог мөн олон нийтэд үзүүлээг байна. Гэхдээ энэ удаагийн довтлогоонууд нь нэг өдөрт 2-оос дээш цохилт хийгдсэн анхны тохиолдол болж байгаа. Мөн 9-р сарын 2-нд эхэлсэн энэхүү агаарын дайралтын ажиллагаанаас хойш амьд үлдсэн хүн илэрсэн 2 дахь тохиолдол болж байгаа юм. Үүний өмнө 10-р сарын 16-ны өдөр болсон цохилтоос 2 хүн амьд гарсан байдаг. Тэдгээр 2 хүний нэг нь Эквадорт сурлагдсан бол нөгөө нь Колумбусад эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бий. Ингээд нийтдээ 2 сарын хугацаанд дор хаяж 13 агаарын дайралт болж 14 тэнгисийн хөлөг устгагдсан байна. Өдөр ирэх тусам энэхүү ажиллагааны давтамж улам нэмэгдэж байгааг харж байна. Тухайлх юм бол Америк нэгдсэн улс 9-р сард 3 удаа цохилт өгсөн бол 10-р сард 10 удаагийн агаарын дайралт буюу цохилт хийсэн байна. Тухайлх юм бол энэ 7 хоногт ганцхан 7 хоногийн дотор 10-р сарын 21, 22, 24-ний шөнө цохилтууд хийгдсэн байна. Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын цагаараа эдгээр ажиллагааг хууль бус хар тамхины урсгалыг Америк нэгдсэн улсын хилд хүрэхээс урьдчилан сэргийлэх үндэсний аюулгүй байдлын арга хэмжээ гэж хамгаалж байгаа. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийн дагуу улс орнууд зэвсэг мөргөлдөөнд оролцоогүй иргэд рүү гадаадын нутаг дэвсгэр дээр байх үед нь цэргийн халдлага хийхийг хатуу хориглодог байна. Шүүмжлэгчид мөн эдгээр зав Америк нэгдсэн улс руу чиглэж байсан эсэхэд хүртэл эргэлзэж байгаа гэдгийг хэлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын Америкийн бүс нутгийг хариуцсан туслах нарийн бичгийн дарга Жибэний энэ талаар нэгдсэн үндэсний байгууллагад энэ сард аюулгүй байдлын зөвлөлт хандан олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх бүх арга хэмжээ олон улсын хуулийн дагуу явагдах ёстой гэж мэдээлсэн байна. Гэвч Дональд Трампын цагаараа Латин Америкийн хар тамхины бүлэглэлүүдийг гадаадын террорист байгууллага гэж тодорхойлж байгаа. 9-р сард ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст илгээсэн загталтаа хар тамхины наймаачдыг дотоодын бус зэвсэг мөргөлдөөнд оролцож байгаа хууль бус дайчдаа гэж тодорхойлсон байсан.
Гэхдээ Харт амихны 8-аг цэргийн үйл ажиллагаа биш, эрүүгийн гэмт хэрэг гэж тодорхойлдог учраас хууль зүйн талаас ч гэсэн энэхүү асуудал маргаантай байна. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын дотоодод ихэнх хууль зүйн маргаануудыг дагуулж байгаа. Үндсэн хуулийн 1-р зүйлд дайныг зөвхөн Конгресс зарлах эрхтэй гэж заасан байдаг. Ерөнхийлөгч зарим тохиолдолд хязгаарлагдмал цэргийн ажиллагаа явуулах эрхтэй. Гэхдээ 1973 оны дайны эрхийн тухай хуульд зааснаар ийм ажиллагааг эхэлснээс хойш 48 цагийн дотор Конгресст тайлагнах, мөн зөвшөөрөлтөөр урт хугацаанд үргэлжлүүлэхийг хориглодог байна. За сүүлийн онцлог мэдээ технологийн салбартай холбоотой. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод дэлхийд зах зээлийн үнэлгээгээр тэргүүлдэг Nvidia компани 2 дахь удаагийн GTC буюу баг хурал болж компаниг үүсгэх захирал Jensen Huang 2 цаг орчмын хугацаанд илтгэл тавилаа. Гэхдээ тэрээр компанийхаа хэд хэдэн томоохон санаачлаг хамтын ажиллагааны төслүүдийг танилцуулсан байгаа нь өнөөдөр олон улсын хэвлэлүүдийн онцлог сэдвүүдийн нэг яхаа аргагүй болоод байна. Мөн Nvidia-гийн хувьцаа энэхүү илтгэлийн дараа 3.3%-аар өсөж нэгжин $197 хүрсэн байгаа юм. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь $4.9 их найд $1 орчимд хүрч, өөрөөр хэлбэл $5 их найд $1 давхад тун ойрхон ирээд байна гэсэн. Түүний илтгэлийг харах юм бол юун төрөнд Jensen Huang Америкийн нэгдсэн улсын эрчим хүчний яамтай хамтран 7 шинэ хиймэл оюун ухааны супер компьютер барих гэрээг байгуулсан гэдгээ зарласан байна. Эдгээр нь Америкийн нэгдсэн улсын цөмийн зэвсгийн чадварыг хөгжүүлэх, цөмийн нэгдэл зэрэг шинэ эрчим хүчний их усүрийг судлахад зориулагдана гэж байгаа юм байна. Тэдгээр супер компьютерийн хамгийн томыг нь Oracle компанитай хамтарч бүтээн. Гэхдээ Blackwell төрлийн 100,000 ширхэг чиптэй байх юм байна. Мөн Jensen Huang цааш илтгэлдээ Финландийн Nokia компанитай хамтран Arc гэх нэртэй 6G платформ хөгжүүлэхээр тохиролцсон тухайга мэдээлсэн байна. Энэ хүрээнд Nvidia $1 тэрбум хөрөнгө оруулалтыг хийж Nvidia-гийн 2.9%-ийг эзэмших юм байна. Харин шинэ Arc платформ нь холбооны тоног төхөөрөмжөд зориулагдсан байх бөгөөд Nokia-гийн 6G бааз станцуудын эрчим хүчний үр ашигыг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэж байна. Мөн эдгээр төслөөс гадна NVIDIA Link нэртэй квант компьютерийн өндөр хурдны холболтын шинэ систем Planetary Technologies компанитай байгуулсан хамтын ажиллагааг танилцуулсан байна. Мөн Nvidia өөрийн автомашины холбогдлын шинэ платформ болох Hyperion-ыг танилцуулж Uber-тай хамтран робот таксины сүлжээ байгуулах зорилтоо дэвшүүлсэн байна. Шинжээчид Huang-ийн эдгээр мэдээллүүд нь Nvidia компани цар хүрээ өвөгдлийн төвөөс давж шинэ салбарууд руу тэлж байгаагийн тод илэрлээ гэж дүгнэж. Nvidia компани тухайд энэ зүүн дэлхийн анхны $4 их найд $1 үнэлгээг давсан компани болж дэлхийд даяар хиймэл оюун ухааны дэд бүтцийн гол хөдөлгөгч хүч болсон компани гэдгээ баталж харуулсан. Энэ хэрээр уг компани Америк болон Хятадын худалдааны дайны улмаас хохирох эрсдэлтэй байгаа гэдгийг салбарын шинжээчид анхааруулж байгаа юм. Тэгвэл Jensen Huang өнөөдрийн илтгэлдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг өндрөөр үнэлж түүний цас цагиргаа хиймэл оюун ухааны салбарыг дэмжиж байгаа гэдгийг онцлон хэлсэн байна. Мөн энэ жил Nvidia-гийн хурал анх удаа Вашингтонд зохион байгуулагдаж байгаа нь тус компани Америкийн нэгдсэн улсын төрийн байгууллагууд болон нийслэл орчимдох баталгаа хамгаалахын гэрээд компаниудтай илүү ойр ажиллах зорилготойг харуулж байж болох юм. Nvidia компани энэ оны 8 дугаар сард Америкийн нэгдсэн улсын цагаан ордноос Хятад руу хиймэл оюун ухааны дэвшилтэд чипийн борлуулалтаа дахин эхлүүлэх боломжийн талаар тодорхой чиглэл хүсэж ясан. Компани өмнө нь Америкийн нэгдсэн улсын засгийн газарт Хятадын зах зээлээс олох орлогынхоо 15%-ийг төлөхөөр тохиролцсон байдаг. Өмнөх ерөнхийлөгч Joe Biden-ийн үед Nvidia компани дэвшилтэд чипийг Хятад руу худалдаалахыг хориглож байсан. Харин Дональд Трампын 2 дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээр Дональд Трамп энэхүү бодлогыг өнгөрсөн 7 дугаар сард буцааж сулруулсан байдаг. Jensen Huang Nvidia-гийн Хятадын зах зээлд олох боломжит $50 тэрбум орлого нь Америкийн нэгдсэн улс дахь судалгааг хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байгаа юм. Энэхүү Jensen Huang Америкийн нэгдсэн улсын засгийн газрын хамтын ажиллагаанд илүү анхаарч хиймэл оюун ухаан болон квант тооцооллын хөгжлийн стратегийг улс төрийн бодлоготой уялдуулж байгааг энэхүү Вашингтонд болсон илтгэлийн үеэр тод харж болохоор байгаа юм. Мэдээ үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор багслан мэдээлдэг. Японы улсын ерөнхий сайд асан Шинзо Абегийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Дацуэ Ямагами шүүх хуралдааны эхний өдөр гин бурууга хүлээлээ. Тэрээр 2022 онд Наро хотод болсон сонгуулийн кампанид ажлын үеэр гар хийцэн буугаар Шинзо Абег буудсан юм а.
Түүний энэ үйлдэл дэлхийн нийтийг зочроож либерал атчилсан нам болон ив нэгдлийн сүм гэх шашны байгууллагыг олонний анхааралд оруулсан байдаг. Ямагами ихийг санхүүгийн хүнд байдалд оруулсан хэмээн уг сүмийг буруутгаж Шинзо Абегийн амьд хүрсэн гэж шүүхийн үеэр мэдүүлжээ. Apple компани зах зээлийн үнэлгээ өнөөдөр анх удаа $4 ихнээд ам долларыг давж, ихнээд ам доллараар үнэлэгдэж байгаа 3 дахь технологийн компани болжээ. Тус компани хувьцаа богино хугацаанд $260.8 ам долларт хүрч 4 ихнээд ам долларын үнэлгээнд хүрсэн байгаа юм. iPhone-ийн шинэ загваруудын эрэлт өссөн нь хувьцааны ханшид түлхэц болсон байна. 9 сарын 9-нд компани шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулж эхэлснээс хойш Apple-ийн хувьцаа 13 орчим хувиар өсөд байгаа нь энэ юм. OpenAI компани хөрөнгийн дахин хуваарлалт хийснээ зарлалаа. Ашигын бус статустай тус компани ашигын төлөө статус руу шилжихдээ ийхүү хөрөнгө оруулагчдын эзэмшдэг хувьцаанд шинжилэл хийж байгаа нь энэ юм. Үүний дараачаар тус компани хамгийн том хөрөнгө оруулагч Microsoft компани 27%-ийг нь эзэмшгээр олжээ. Үүнийг одоогийн $500 тэрбум ам долларын үнэлгээгээр тооцвол $135 тэрбум ам доллар болох юм. Microsoft компани OpenAI-д 2019 оноос хойш нийтдээ $13 тэрбум ам долларын хөрөнгийг оруулж байсан. Америкийн нэгдсэн улсын 20 гаруй мужийн удирдлагууд хүнсний тусламжийг зогсоох шийдвэр гаргасанд эсэргүүцлээ илэрхийлж Дональд Трампын сацаграгааг шүүхэд өгчээ. Нью-Йорк, Калифорни, Массачусетс зэрэг мужуудын хамтран гаргасан энэхүү нэхэмжлэлд хөдөө аж ахуйн яамыг яаралтай нөөц хөрөнгө ашиглан 42 сая иргэний хүнсний тусламжийг үргэлжлүүлэхийг шаардсан байна. Нью-Йоркийн ерөнхий прокурор Летизиа Джеймс, снайп хөтөлбөр нь өсөглөнтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга холбооны засгийн газар үүргээ биелүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна. Шүүхээс энэ асуудлаар баасан гараг гэхэд шийдвэр гаргахыг мужууд хүсэж байна. Та бүхэн гадаад мэдээний хөтөлбөрөөр үзүүлэлээ анхаарал хандуулсан явдалд баярлалаа.